Өсчний газрын гүлэг. Хөөх Шоко, хоёулаа ажил дээр яг зэрэг орж ирлээ. Ихрүүд. Ямар жижигхэн ертөнц вэ? Өглөөний минь зайцхан. Идээрэ найзаа. Чи нэрээ сайхан амьдрах юм а. Тоглож хоол идэхээс өөр юу ч ихгүй. Хэлээд яг бид нэр ялгацаа цэвэрлүүлсэн түрээс төлөхгүй үнгүй амьдран тэгээд бидэнд юу ч өгөхгүй шүү. Өөгдөг шүү дээ. Хариуд нь өхөрдөн байдлаараа бидэнд баяр хөөр бэлгэлдэг. Бойлж үз хойд насандаа зайдс болж төрөх юм шүү. Ээж чанамал, хүүхэд чанамал, аав чанамал. Үгүй, энийг ээж чанамал болгоно. Эсвэл авгаах чанамал гэх үү? Үгүй, чамд гадлын ус зохиж байна. Хүүхэд чанамлаа, энэ ямар байна? Суун крем. Жинхэнэ асуулт бол та нарын аль нь өвөө чанамал вэ? Зайцхан түр хүлээж байгаач чухал юм хийж байна. Гүйцээ суу чи халагдсан. Одоо явж үз. Ноён талхаа үгүй. Суу. Үзэлгэн нэрс шоколад. Дуслаа хардаа. Гой болжээ. Та үнэхээр сууд өсч юм аа. Шилдгэн байна гэдэг амаргүй. Зайцхан чи юунда ядарсан юм бэ? Ажил хийдгүй байж? Тэнгэр минь юу ч харагдахгүй байна. Шоко, агуулгаас хэрэгтэй юмнуудыг чинь аваад ирлээ. За баярлалаа. Тийм ээ, цайны цаг. Өнөөдөр хэн өдрийн хоолыг хариуцж байгаа вэ? Би бүгдээрээ карри табуудаа иднэ. Болох юм. Хамтдаа өдрийн хоол хийнэ. Нөгөө нэг хуучны карриг яаж гоё амт оруулах вэ? Каррины оронд карамель хийвэл бүр илүү чихэрлэг болно. Ноён тал халуун ногоон дуртай. Тиймээс энэ халуун чинжүү яах болно? Гон уйдгартай амттай. Эрзэний чихэр хийнэ. Мөөгүй. Хөөсөн чихрэн дээр тийм ээ? За болчлоо. Одоо буцалтлан хүлээ. Өдрийн хоол бэлэн. Дайжгүй амттай болж. Чихэрлэг үнэр үнэртэж байна. Миний машнууц каррины жор, нууц нь карамель. Үгүй хэлгүй дээ. Зөөл хамттай бол. Суу бодож байснаас дайжгүй хоол хийдэг юм байна. Зайцхан чи идэж. Би гой хоол хийдэг. Тэгж байгаа зааж өгнө. Үгүй. Чадахгүй байна. Би яагаад дансны үлдэгдлийг гаргаж чадахгүй байгаа юм бол? Толгойгоо сэргээхээс.
Шоко, энийг яагаад хийгээгүй юм? Хийхэд хэцүү болохоор та өөрөө хийгээд үзэхгүй юу? Ой, би даргачин шүү. Өө за, тийм үү? Бүхэлдэл нь гарч гисэн юм уу? Буруу бодоод байсан байх та. Хөөх, харих цаг болчихжээ. Маргааш уулзцгаая. Баяр та. Хааста банана. Зайцхан, баяртай. Чоко, хоёулаа ахаад л зэрэг ажилдаа ирлээ. Их рүүд. Гайхалтай. Хөөх. Зайцхан, чи сайн уу? Суу, цай тавиад тааж дэхүү. Би байхгүй бол энэ үсчний газар баларна да. Чи хацтай нохоо шүү. Өдөржин тоглохоос өөр юу ч хийхгүй. За ирэх мэ, очлоо. Макароны амралт. Чихэр тусан туслаа гоё амттай. Тансаг төлөн бас чихэрлэг. Макарон хамгийн амттай. Макарон. Ямар хөөх юм бэ? Бүх цаг үеийн хамгийн хөөрхөн попот. Ядарч халаа. Жахан дөг хийгээдхий. Тэрээд унтаж байх цаг алгаа. Хорон мөч болгон чинь хуваартай. 2 цагт сурчилгаа, 4 цагт дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн, 6 цагт ярилцлагада өнөө өрөө дахиад нэг тоглолттой. Би заавал Тийм ээ. Нэрээ мартснаас. Тасгал нэмлээ. Чамд урам зэрэг дутагдаад байгаа юм чинь. миний төрсөн өдрөөрөө би амарч болдгоо мó. Тэгэхээр би төрсөн өдрөөр чи нэг юм бэлдсэн. Төрсөн өдрийн хүрээ. Төрсөн өдрийн хүрээ хайх макароно. Төрсөн өдрийн хүрээ. Тийм ээ хэлхэ мартчихж төрсөн өдөртөө зориулж өнөөдөр шүтэн бишрэгчтэйгээ уулзна. Юу? 10 цент. Одоо 4,000-ыг цуглуулад энэ сарын түрээсээ төлчихнө. Хөөх! Хөөй! Шүтэн бишрэгч үү? Тийм ээ, би байна, макарон. Дахиад 10 цент. Өнөөдөр би азтай байна шүү. Нэг өдөр 20 цент. Хөөх! Хачи юм аа, намайг танихгүй байна. Чихэр амттай мөн. Гүйцэд болсон гадил бас амттай. Нэг удаа би халтраад сүүгээ шалан дээр бүгдийг насгачихсан. Дахиад гадил жимс байна уу? Тэгвэл аваад хувцсыг өмсүүлээрэй. Сайн уу? Намайг сүү гэдэг. Чамайг ин гэдэг үү? Макарон. Макарон гинэ. Уулзаж байгаагүй юм байна. Чи манай хотод шинээр ирсэн юм уу? Тоглолтоор ирсэн юм л да. Сайн байна. Шинээр ирсэн юм чинь би чамд хотод танилцуулъя. Явъя. Зөндөө олон хөгжилтэй юм байгаа. За. Хотын хамгийн гоё тоглоомын газар. Зөндөө олон гайхалтай тоглоомтой. Би ерөөсөө ийм газар ирж байгаагүй. Хөөе хардаа. Цогтөг тоглоом. Тоглоод үзтээ. Түрээсээ төлөхөд энэ цент надад хэрэгтэй л дээ. Гэхдээ анхны тоглоом чинь нохор би өгье. Ямар сайхан юм бэ? Толгойн цог. Тэр. Яг энэ. Тэрийг. Ганц их зохиж чадсангүй штэ. Ямар хэцүү тоглоом бэ? Заримдаа хамгийн уур хүрэгдэг хүнээ бодож чадвал энэ тоглоомд хождъё. Тийм үү? 4 цаг дараачин тоглолтын хувцас өмсөж үзэн. Өнөөдөр завгүй.
Манай менежер намайг чихэрлийг мэдэж болохгүй гэсэн. Дараагүй гэдгийг харуулад өгье л дээ. Асан да ягшраа. Мачи. Баярлаа. Амттай байна. Хатуу. Манай менежер намайг чихэрлийг мэдэж болохгүй гэсэн л дээ. Макароныг чихрэл хийдэг үсттэй. Тэгвэл ядгийн ганцыг хазчих. Амттай юм аа. Хөөе, чи сахалтай болчлоо. Би ноён талах байна. Хөгшин бас ууртай. Инээлтэй юм аа. Ноён талах гэж хин. Ноён талах гэж манай дарга хотын хамгийн шилдэг үсчин. Юурбус. Таач намайг алдаа гаргахаар ууралдаг. Их ууралдаг. Ямар этгийг би мэднэ. Чи бас ууртай хөгшин дарахтай юм уу? Заримдаа өөр ажил хийдэг байсан ч болоосаа гэж хүсдэг. Лаа, чамд харуулах зөндөө юм байна. Бүгдийг хавмаар байна. Ямар хөөрхөн юм бэ? Хөөх, танаа цагдаг ээж бүрдэл. Хөөх, янзтай гоё байна. Тийм үү? Чихэр тусан туслаа гоё амтай. Ансага зодон бас чихэрлэг бомбом. Рокет дуулах хамгийн гоё. Хөгжилтэй байлаа. Зургийн бүхийг рүү орцгоё. Тэхүү? Юу гэсэн бэ? Зургийн бүхээгээ? Чи ер нь зураг агуулж байгаагүй юм уу? Зургийн бүхий гайхалтай штэ. Би сурталчилгаанд, цоврал кинонд хэдэн сэтгүүлийн сурчлагын тоглосон. Харин зургийн бүхэй гэж мэдэхгүй. Тэгвэл ороод үзээ. Явж дурсамжуулдэцгээе. Сая pop шүтээ макарон байсан уу? Юу хийж байгаа юм бол доо? Камерын баг хаан нуугдчих вэ? Зүгээр л машин руу хар. Гарлаа. Чи ямар тэрэг харагддаг юм бэ? Үгүй шудраг бус энэ. Ахид ахуулъя. Бүгдээрээ яста гайхалтай гарчээ. Инээдтэй юм аа. Залуухан pop шүтэн болзож байна. Сайхан шүүгэн дэгдэнтэй. Чамд сайхан байсан гэж найдаа. Өнөөдөр янзтай сайхан байлаа. Чиний амьдрал их хөгжилтэй байхаа. Баярлаа. Би өдөр хөгжилтэй байхыг хичээдэг. Чи ч гэсэн тэгдэг үсттэй. Надад үнэхээр хөгжилдөх цаг байдгүй. Менежер сурчлагаатай. их шаргуу хуваараар ажилуулдаг юм. Ажилгүй үедээ бэлтгэл хийдэг. Хурдангүй гэж. Нэрэ тиймдээ дарагдаа загнуулах хизээ сайхан байлаа да. Гэхдээ үйлчлэгчдийнхээ инээж байгааг харахаар загнуусны үр дүн гардаг шүү дээ. Хэдий хэцүү байлаа ч гэсэн хүмүүсийг жаргалтай болгож чадаж байвал би ажилласаа хийжээ гэж бодно. Хөрсөн өдрийн мэнд хүргэе. Миний шүтэн бишрэгчэд жаргалтай байгаа юм шиг санагдсан шүү. Нэрээ өнөөдөр миний төрсөн өдөр. Юу? Нэрээ юу? Байцаарай. Энэ 7 хоногт орой хоолндоо идэх гэж байсан юм. Гэхдээ чи идтээ шоколадтай билүү? Үгүй хэрэггүй. Надад өгч битгий гарзал. Гарц бишээ. Хуваагаад идвэл илүү амттай. Ингээд яаж асаах вүлээ? Макарон, төрсөн өдрийн мэнд хүргэе. Маш их баярлалаа. Манай ус чинь тавтай морил. Залуу минь өчигдөр pop шүтээ макаронтой хамт байсан залуу чи мөн үү? Макарон pop юу яасан гинэ? Йоо, сонсоогүй юм уу? Макарон одоо дэлхийд шуугаан дэгдэж байгаад. Өчигдрийн зургнуудаа надад өгөх юм бол чамд $10,000 өгье. $10,000. Тийм ээ. Ийм их мөнгөтэй болчихвол түрээсэндээ санаа зовлох болно шүү дээ. Зургнуудыг холоод ирэх гэрт байгаа. Сайн байна. Маргааширч авъя. Тэр зургнууд хайччва. Зургнууд амьдралыг минь өөрчилнө. Тийм ээ. Ах дүүнэр минь санаа зовлох болно. Аав ээж тэтгэвртэй гарч болно. Энд байна уу? Тийм ээ. Мөн байна. Хурдан явъя. Хамгийн гол нь шинэ найздаа хадгалах илэрхийлмээр. Хөгжилдөө шинэ хадлын явдалтай уулзах цаг гаргах нь чухал гэдгийг надад ойлгуулсан. Юу? Алга болгосон гэдэг чи юу гэсэн үг юм? Тийм ээ. Миний буруу ирэх мэ. Мөнгө авна гэж саналтгүй шүү.
Сайн байна. Бас л амжилттай. Таслбар чинь сайн зарагдаж байна шүү. Бас шүтэн бишрэгч чинь захиа явуулсан байна. Үсчний газарт найз чинь үргэлж байгаа шүү. Энэ сарын зармаг. Та нар дараа сард энэ сарын зармаг шалгаруулалт болохыг мэднэ үстэй? Өөр өөрсдийн онцлогийг харуулах тэмцээн болохоор бүгдээрээ маш сайн бэлдээрээ. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулах бэлтгэлээ хэн эхлэх вэ? Би. За үзэлцээ зармагаас эхэлцгээе. Бүгдээрээ сайн байцгаана уу? Эсвэлэн чихэрлэг хайртай учирсан мэт санагдуулах гүзээлтгэнтэй зармаг байна. Нэг удаа би бол амттайхан зармагэн дээр сэргэмээр сэнгэнсэн гүзээлтгнийг хасгаж өгөөд эсвэлэн чихэрлэг амтаараа бүх хүний хайрыг татаж байгаа. Баярлалаа. Эсвэлэн чихэрлэг танилцуулган сонсож дууслаа. За дараагийнх нь хэн танилцуулах вэ? Багшаа би танилцуулъя. Шоколадтай зармага чи одоо танилцуулаарай. За. Дүнгээс болоод хямарч байна уу? Дурлалаас болоод хямарч байна уу? Стрессийн эсрэг чихэрлэг зөөлөн шоколад шүү дээ. Нэг амсчих юм бол зогсож үл чадах хамгийн чихэрлэг амт шоколадтай зармаг байна. Чихэрлэг гэвэлж үнэхээр шоколадтай зармаг л да. Хийгэлгүй дээ. Бид юу өнөр вэ? Хата зармаг байсан байна. Гүзээлзэг нь шоколад. Бүгд хуучинсаг юм аа. Гата зармаг байна. Тийм ээ. Сайн байна уу? Би бол гата зармаг байна. Хамар бустарлаа. Миний үнэр хурц байна уу? Юу гэж байна? Толгой дээр маань сайхан амттай шоколад татчихаар зармагны ертөнцийн өсөж дэвших од. Гата шоколад болон хувирн. Нэг амсах юм бол ёстой салж чадахгүй байх шүү. Гата шоколад уучихлаа. Тэхий болж өөр шүү дээ. Гата шоколад өөртөө үнэхээр итгэлтэй юм аа. За, бусад найзууд нь ч гэсэн өөрсдийгөө танилцуулах уу? Охтын сонголт энторийн зармаг байна. Нялуун биш зөөлөмт карамел амонд байна. Амьдралын чихэрлэг бас гашуун амтыг зэрэг мэдрүүлэх ногоон цайтай зармаг байна. Ялалцсан гялтганах гэрэл дод зармаг байна. Бүгд сайн бэлдсэн байна шүү. Тэмцээн ч яста сайхан болох байх та. Өөрийгөө танилцуулах зармаг одоо байгаа юу? Төр хүлээгээрээ ванильтай зармаг өөрийгөө танилцуулах байна. За тэгвэл одоо өөрийгөө танилцуулаарай. Би юу? Хурдан гараа. Сайн байцгаана уу? Намайг ванильтай зармаг гэдэг би цагаан өнгөтэй сүүгээр хийгдсэн. Зармгийг бүгдийн сүүгээр л хийдэг үстэй. Харин тийм. Тэгээд би ванильны үнэртэй тэгээд юу Одоо танилцуулган дуусчихсан уу? Хурдан суудлаа суугаарай. за Дараа 7 хоногт болох тэмцээндээ бүгдээрээ сайн бэлтцгээгээрэй. за бирлээ. Ирчихвөө. Ямар нэг юм болоо юу? Яагаад ингэж унжижхав? Ирэх 7 хоногт энэ сарын зармаг тэмцээн болно. Надад гайхуулах юм юу ч алга. Гүзээлзгэн шоколад ногоон цай тэгээд бүр гата шоколад хүртэл нэр хүндтэй бэл хэтэрхий энгийн байна. Намайг яагаад ванильтай зармаг болгож төрүүлсэн юм бэ? Ванильтай зармаг байхаар яад. Сонсож бай. Манай ванильтай зармаг бол хамгийн эртний олон жилийн түүхтэй алдартай гэр бүл. Тэгсэн яасан гинэ? Алдартай гэр бүл байлгаад яах юм? Хинч сонирхгүй байхад. Чи хаагаа нэхгүй юу? Хөгшөөн тайвшир. Эртэд бас ингэж гараад явчихсан. Энэ хоёрт яаж чадваа бэ? Ер нь шилжилтийн нас нь юм шиг байна. Нэрээ 80 талхаас тусламжгүй. Энгэнэ. Яагаад бэ? Талхчны хотын шилдэг үсчнийг хэлж байна. Яагаад бүлдүү жимсдүүд ийм ихээр өвгрөөд байна?
Сара! Хөлдөө талах болох шаглаа байна. Би өөрийгөө сүйтэй зармаг болгоно л гэж бодлоо. Тэр жаах вэ? Зармагны гэр аль? Ноён талгаа тэр тасган харагдаж байна. Тэр тасганд л зармаг амьдардаг бах. Төргөн очицгаа. Тэгээ. Би яагаад заавал ванилтай зармаг болоод төрчихсөн юм бэ? Ямар ч одоо зөвлгүй зармаг надаас ураалга. Миний хөө зочин ирлээ. Үгүй хинтээ жуулцахгүй. Зармаг найз минь сайн уу? Сүү аха. Ноён талга өрдлөө. Уулзал би удажээ. Энэ сарын зармаг тэмцээн болох юм биз дээ. Бид эндүү ингийн болохоор тэмцээнд орсон ч сүүлийн байранд орох нь тодорхой. Оролдож үзэг байж юу гэж байгаа юм бэ? Тийм ээ ноён талхаа. Тийм ээ, угаасаа сүүлийн байранд ор. Юу? Ванилтай зармаг бол бүх зармагны суур тэрэг мэдэхгүй юм чинь сүүлийн байранд орох нь тодорхой биз дээ. Сүүр байлаа гэд яадгийн. Ямар ч анхаарал татах юм алга байна. Тагаан ванилтай зармаг дээр шоколадны сироп түргэх юм бол гоё шоколадны сироптай зармаг болно. Гоё шоколад хэдэ болчлоо. Баярлах болоогүй. Нэрс тавиад. Үзээлзэг нэр цэцэг хийж хөвл хөөхөн жимсэн цэцэгтэй зармаг болно. Тэнгэнсэн хааны навч тавиад сүрхэн хэлбэртэй шоколадын жигнэмэг тавьж хол хамгийн гоё зармаг болно. Үнэхээр гоё зармаг болчихлоо. Ванилтай зармаг бол зургийн цагаан цаастай адилхан. Ямар ч чимэглэлтэй сайхан зогцсон. Хүүхдүүд минь яасан бол? Энэ сарын зармаг тэмцээнд хүрэлцэн ирсэн эцэг эхчүүдтэй баярлалаа. За тэгэхээр одоо ихний оролцогчид дуудъя. Гүзэлцгэнтэй зармаг. Хөөх юм аа. Бүгдээрээ сайн уу? Гүзэлцгэнэ зүгээр үү? Харин тийм ээ. Хиндүү шунаад байсан. Тэгээд би нэг ингэж мэдээд байсан юм аа. Чи зүгээр үү? Цөөхөн гүзэлцгэн тавихгүй яасан? За, одоо дараагийн зармага танилцуулцгаая. Шоколадтай зармаг. Зогсхийн аргагүй тансаг амт таныг өдөрдөн. Сайн байна уу? Би бол чөтгөрийн тансаг өрх шоколадтай зармаг байна. Энэ ч одоо юу вэ? Нийтийн оршуулгын зарсан шүү дээ. Хөшөө зүгээр үү? Ээж. Би зүгээр л шоколадны сайхан амтыг л хэлэх гэсэн юм шүү дээ. Миний бодлоор чи сэдвээ буруу сонгосон юм шиг байна. Одоо буух уу да? За. За, дараагийн зармаг гараад ирээрээ. Зармагны ертөнцийн өсөж буй од. Гаатай зармаг байна. Миний толгой дээр шоколадны үүрмэг асга бол Би бол амандын чихэрлэг бөгөөд давсархаг амтыг яна хөдлөхгүй байна. Би танд амьдралын чихэрлэг гашуун амтыг мэдрүүлнэ. Ямар гашуу юм бэ? андаа онцгоор байхаар үнэхээр залах юм. Яагаад ингэж хэтрүүлээд байна? Манай хүүхдүүд энэ сарын зармаг болох гээд дэндүү их шунсан юм шиг байна. За тэгвэл сүүлийн найзтайгаа танилцах уу? Ванилтай зармаг. Өнөөдөр ч гэсэн бэлтээгүй маа та. Энэ нүцгэн толгой юу? Энэ ч гэсэн ялгаагүй. Харин тийм ээ. Бүгдээрээ сайн байна уу? Ванилтай зармаг байна. Үнэн дээр би бол бусад найзуудтай маань харьцуулахад хэтэрхий энгийн зармаг. Гүзэлцгэн шиг эсэглэн шоколад шиг нэлуунч биш. Гаатай шоколад, ногоон цайтай зармаг шиг шинэлэг өвөрмөц биш. Би яагаад энгийн ванилтай зармаг болж төрсөн бол гэж их бодсон. Ээж авдаа ч их гомдсон. Тэмцээнд орох уу болох уу гэж бас бодсон. Гэхдээ ноён талхны ачаар би ойлгосон. Ванилтай зармагны энгийн байдал нь бол онцлогно. Шоколадны сироп тавьчих бол чихэрлэг шоколадны сироптой зармаг. Тэгээд нэрс тавьчих бол чихэрлэг эсэглэн нэрс гүзэлцгэнтэй зармаг. Давслаг амонд сингэнсэн гааны навч хүртэл.
Цагаан цаасан дээр шинээр зураг зурдаг шиг миний толгой дээр хүссэн бүх чимэглээ тавьж болно. Тэгэхээр чамд бүх төрлийн чимэглэл зовхно гэж үү? Тийм ээ, ванил юм чин боломжтой л да. Би өөрийгөө ванильтай цайрмаг болж төрсөн гэдгээрээ бахархаж байна. Би энэ байгаагаараа л гоё. Хүүгээ гайхалтай ухаалаг болгож өсгсөн байх шүү. Тийм ээ, өөрийнхөө давуу талыг маш сайн мэдэж байна шүү. Хөөх, ванильта заримгийг ийм сэтгэл татам гэж мэдээгүй юм байна. Харин тийм ээ. Ванильта заримга чи үнэхээр том болжээ. За тэгэхээр одоо энэ сарын заримга танилцуулъя. Энэ сарын заримг бол ванильта заримг байлаа. Тэр жаалч овоо юм аа. Ноён талгаа заримггүй үнэхээр жаргалтай байх шиг байна. За хоёулаа ч гэсэн одоо ингээд явах уу та. Тэгье. Том ах. Сүү! Энэ хайрцагнуудыг агуулгах руу зөө. Мэдлээ захирлаа. Хог хаяха битгий мартаарай. За юу? Мэдлээ. Сүүн крем хийхээ мартаагүй биз? Жимстэй цай найруулаад ирээ. Жорлонгийн суусар бөгдөрч гисэн байна. Хурдан үс тасгад хэрэгтэй юм а бэлдээд кэч. Ойлголоо. Энэ сүү өнөөдөр ямар ирч хүчтэй байгаа юм бэ? Оо, сонсоогүй мө. Өнөөдөр сүүгийн ээж аав нэрээ штэ. Уулзаагүй жил болж байгаа гэсэн. Сүүгийн ээж аав уу? Хэм бэ? Сайн байна уу? Энэ ноён талхны өсчний газар уу? Тийм ээ. Хинсэн. Гоё юм байна. Минь хоёроо сансан шүү. Уулзаагүй ямар их удаа. Сайн байгаа үсттэй. Нэрээ тийм. Та хоёрт өсчний газрынхныгаа танилцуулъя. Энэ хүн бол манай өсчний газрын захирал ноён талх. Энэ бол миний хамтран ажиллагч Шоко. Ноён талхаа сүүгээс таны талаар их сонссон. Сүү маань таныг маш их хүндэтдэг юм бэлээ. За зүгээр дээ. Таны газар их сайхан юм байна шүү. Миний нийлхүүр ийм сайхан газар ажилладаг хэрэг үү? Яг хүрээ. Ээж би одоо нийлэх биш. Том ах болсон. Том аха. Ээжтэйгээ уулзаагүй удсан байж үнсэхгүй юм уу? Хэрэг тийштэй. Энд яах вэ? Миний нийлхүүр үнсэхгүй байна гэж юу? Уулзааг уудсан юм чи явж мах идэх үү? Маха. Гойдоо. Захирлаа сүүтэй хамт явж орой хоол идэж болох болов уу? Болдгүй яах вэ? Сайхан хооллороо. Танд маш их баярлаа. Явцгаая. Самгипсал идэх үү? Шарсан дахиа идэх үү? Сангипсал. Тэгээ. Сүүг яагаад юм жаахан хөөгчиг байдгийг ойлгочлоо. Харин тийм ээ. Таны хоол гарчлаа. Гойдоо. Ой хүлээгээрээ. Аав нь түлэгдсэн хэсгийг аваад өгье. Түлэгдсэн нь гоё штэ аваа. Бүлгийн мэдвэл хор тавдар тусна. Зя аа. Гоё юм аа. Сүү кимчич гэсэн идэх үү? Миний цолцох халуун ногоотой мэдэж чаддгүй юм чи усаар зайлаад өгье. Та нэрээ би одоо халуун ногоотой юм идэж чадна уу? Юу? Халуун ногоотой мэддгээ? Халуун ногоотой кимчи идэж байгааг маань сайн хараарай. Одоо том ах болчих чи ах болчихж. Миний хүүч том болсон байна шүү. Донот хамгаалагч. Сүү одоо донот хамгаалагч үзгээ болоод унтцгаая. Дахиад үзмээр л байна штэ. Эрт унтаж байж өндөр болно штэ. Оронд нь ээж нь үлгэр уншаад өгье. Хөөх, бяцхан сүүний зориг миний хамгийн дуртай ном байна штэ. Эртээ урдын цагт бэкри тосгон зөрөгтэй бяцхан сүү амьдэрдэг байжээ. Захирлаа Шоко. Өглөөний минь. Сүү өчигдөр ээж автагаа сайхан байв уу? Тийм ээ, өчигдөр ээж автагаа махны газар орсон. Аа маань махны түлэгцэн эцгийг аваад харин ээж маань кимчи уурж өгсөн. Тэгээд бүр болоогүй. Унтахын өмнө ээж маань үлгэрийн ном уншиж өгсөн гэж боддоо. Сүү чи чинь хэдтэй вүлээ? Ээж аав чинь одоо хүртэл чамайг хоололдог юм уу? Кимчи хүртэл уурж өгсөн гэхээр арай динтнэ. Бүгдээрээ тэгэж иддэг юм уу? Юу гэж байгаа юм? Одоо бол цэцэрлэгийн хүүхдүүд хүртэл ганцаараа хоололдог шүү. Тэгээд ээжээрээ үлгэрийн ном уншуулнаас чинь хөнгөрч хөөг юм уу? Хүүхэд мөн байна, мөн байна. Би жоохон гүгэд биш шүү.
Оо тийм үү? Жаахан хүүхэд биш, том ах гэсэн шүү. Хүүхдээ гүзээлзэг наваад ирээ. Хүлээгээрээ хүүхэд гэж хин юм бэ? Эрхэмэ. Сүү 20 нас хүрчихсэн хэрнээ ээж аав нь одоо хүүхдэд хоолыг нийтүүлж унтахын өмнө үлгэр уншиж өгдөг гэсэн шүү. Үе яана. Тэгээд ч бас болоогүй. Халуун ногоотой кимчиг нь усан дэвтэж өгсөн гэж бодлоо. Зууха би ирлээ. Оо бяслаг чи сүүг ах гэж бит дуудаа. Хүүхдээ гэж дуу. Хүүхдээ? Үгүй харин сүү байна. Унтахын өмнө аав ээж нь сүүд. Сүү надаас насаарах болгоос биш хүүхдэр юм бэ штэ. Би жаахан хүүхэд биш. Нэрээ тий хүүхэд биш. Том ах гэсэн. Том аха яг жаахан хүүхэд шиг юм. Би өөрийгөө ямар том хүн шиг гэдэг батлаад өгнө. Сүү ээжээ хоёр нэрчглээ. Ноён талхаа сүүтэй хамт дөрүүлээд явж болох уу? Өнөөдөр хамт хүүхдийн парк явахаар болсон юм л да. Оо тэгэлгүй яах вэ? Цагийн хөвгөлтэй Би өнгө. хүүхдийн парк явахгүй. Хүүхдийн парк руу чинь жаахан хүүхдүүд л явдаг үсттэй. Би өнөөдөр явж гүн ухааны лекц сонсно. Юу? Гүн ухааны төвөө? Энэ яагаад байна? Сүү эртээд тоглоомын талбай явмаар байна гэсэн биз дээ. Гүн ухааны лекц сонсож яах юм бэ? Ээж аава би одоо том болсон болохоор хүүхдийн парк руу явахгүй. Хүүхдийн парк дээр тоглож байхын оронд өөрийгөө хөгжүүлж улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах хэрэгтэй үсттэй. Бид хоёр тэрийг мэдэхгүй хамгийн үнэтэй эрхийг авчихсан байдаг. Сүү явахгүй гэж байгаа юм чи ноён талах шоко хоёрлоо үгүй дөө. Тэгээд Юу хац вэ? Байд. Одоо яа гэхэв? Мөнгө нь хайрын юм чин тоглоомын парк явхаас биш яах вэ? Хаахаас нь өмнө хурдан явцгаая. Хүүхдийн парк далайн дээрэмчний савлуур дээр суугаад мөргөлддөг машин дээр часан хандлаа сууна. Сүү юунд сумаар байна? Миний хүүгийн хамгийн дуртай морин тойруулга тэнд байна. мөргөлддөг машинд ч гэсэн дуртай шүү дээ. Алив явцгаая. Далайгаас доош насны хүүхэд тоглоно гэж байна. Энд суух юм бол жоохон хүүхэд чиг гэж шоолно штэ. Энд жоохон хүүхэд суудаг юм шиг байна. Том хүмүүсийн суудаг тоглоом руу явцгаая. Би гэр сууж үзнэ. Энэ чинь галзуу хулган шүү дээ. Сүүхүү минь амар юм биш шүү дээ. Тэр чинь юу гэсэн үг вэ? Би бүр галзуу хулганаас ч илүү амар тоглоомд сууж үдсэн юм шүү. Алив хурдан явцгаая. Яста янзтай байлаа шүү. Тэгвэл дахиад нэг суух уу? Чи зүгээр өгсөө? Тэгнэ тэр галзуу хулган арай л ахтана. Явж морин тойруулга дээр суувал ямар вэ? Дотор нь муухайраад байгаа юм уу? Явж юм уу ил та? Аавынх нь ам цангаад байна. Би зүгээрээ. Үнэхээр зангаад байгаа бол явъя дөө. Хөөх хамгаалагч донод чүсний ногоон нь байна. Миний хүү хамгаалагч доноод чүүсэн дуртай байхаа. Би зүгээрээ. Энд чинь угаасаа жаахан хүүхдийн ундаа штэ. Надад нэг аяг кофе өгөөч. Эспрессоноос нэг шот нэмээрэй. Чи сая кофе ууна гэсэн үү? Эндүү гашуу юм биш үү? Кофег угаасаа гашуун амтнаас нь болоод луудаг шүү дээ. Яг л бидний амьдрал шиг. Харж байна уу? Кофег том хүмүүс уудаг гэд байхад. Миний урд хоног хамгаалагч юусэл уучхал та. Би жаахан хүүхэд биш шүү. Юу? Та хоёрыг намайг жаахан хүүхэд гэд байхаар захир шоолоод, шоколад гэсэн шоолоод, бислэг найз маань гэсэн шоолоод байна шүү дээ. Би ч гэсэн одоо нийгмийн харилцаанд ордог том хүн. Ингэж жаахан хүүхчиг харьцах юм бол одоо та хоёр гэртээ харьцгаа. Уучлаарай. Бид хоёр хүүтэйгээ уулзсан болохоор ийм том болсны чи мэдсэнгүй. Сүү дараа уулзъя. Өгшөн одоо явцгаая. Би арай дэндүүлж хүүдээ. Уг нь аав ээж хоёртойгоо хамт байхыг хүсч байсан юмсан. Кино театрт доноод хамгаалагч үзээд, хүүхдийн тоглоом ахуулаад, тоглоомын төвд ч гэсэн тогломоор байсан штэ. Шалти би том хүн шиг царайлж байгаад юу болчих вэ? Ээж аавыгаа санаад байна штэ. Ээж аава.
Та хоёр энд юу хийж яваан бэ? Хүүгээ орхиод явна гэсэн харамсалтай санагдаад байхаар нь хүлээж байла. Дахиад надтай жоохон хүүхчиг харьцах гээгүй мүү? Бусдын өмнө том гүн шиг аашиллаа гэд том болчихдгүй юм шүү дээ хөө минь. Тийм ээ хөөмн чи хангалттай том болсон. Дуртай ажлаа хичээнгүйлэн хийж хүнд байдалд орсон талхнуудад тусалдаг. Хамгийн гол нь өөрийнхөө хүчээр хичээж амьдарч байгаа. Аав ээж хоёр нь чамаараа үнэхээр бахархаж байгаа. Чи аль хэдийн хинээс илүү том болсон. Ээжээ, аава том болсон юм шиг аашлах надад ч гэсэн хэцүү байсан. Тийм. Ээж аавынхаа хажууд бол жаахан хөгчиг байхад зүг. Чи хэдэн ч нас хүрсэн хамаагүй бидний хайртай хүү шүү дээ. Маргааш амралтын өдөр шүү дээ. Явж кино үзэх үү? Кино үзчихээ тоглоомын төв рүү бас явъя. Тоглоомын дэлгүүрч гэсэн арыг. 20 жилийн өмнө. Хөгшөө хүүгийн ман толгой дээрх үсэг буруу байна. Одоо яадаг вэ? Санаа зовлтгүй. Онцгой хүүхэд болохоор ийм байгаа юм. Хүмүүс шоолоод байвал яах вэ? Найзтай болж чадахгүй бол яах вэ? Тийм үед бол бид найз нь болж чадал болно. Бидний хайртай хүү сүү шүү дээ. Талх халзан болсон нь. Болчихлоо. Таалагдж байна уу? Юу? Муухай байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Сүн крем, нэрс, гүзэлзгэн дээр элс чихэр цадсан шиний малга. Сайн хардаа. Танахыг юу гэж ярьж байгааг унш. Уйд гартай. Мод болж байгаа сэтгэл застаг газар олох. Дараа чи мэдээ. Талх үсчний газар маргаашийн мартагдсан түүх болсноо. Талхны муглаг хотын иргэд тэдний үйлчлэгийг модноос хоцорсон гэцгээж байна. Энэ бол чухал сэдв. Сэтгэгдлээ хуваалцсан уу? Талх үсчин үү? Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Яасан өөдгүй зөөлн талах вэ? Сэн үү? Хаана байна? Ийшээ ирэх юм шүү дээ. Оо хайган доо. Сэм албах шатлаа. Яагаад ийм юм болоод байна? Миний засалд үнэхээр хуучирчсан юм гэж юу? Эхмээ, цай уу? Тайвширхаг хичээ. Царай чинь тааруу байна. Эртэд намайг ирэхэд бас л ингэж зассан шүү дээ. Тэр хуучны газар руу хинж очихоо байсан. Үсээ балбах шатлаа шүү. Чадахгүй. Би мундаг гэдгээ мэдэж байна. Яаж вэ? Талхны зах. Үгүй айгүй дээ. Яасан? Юу болсон? Та үнэхээр болохоо айчихжээ. Юу яриад байна? Ийм байж болохгүй. Халзан үсчин гэвэл Үс чи яаж үсгүй байж болох юм бэ? стресснээс болж үс ундаг гэдгэлтэй. Хөөрхөн мэдээ үзээд ингэчихлээ. Байцаараа. Би стресстэйгүй. Нэрээ тийм. Санаа битгий зав. Үсийг чинь янзлах арга олчлоо. Энд чинь яаж нэмэр болох юм? Би тань дээр үр суулгачихлаа. Дээрээс нь ургаж харцгаач хийгээ. Тийм ээ. Сайхан үнэртэй ч байна. Ямар төрлийн ургамал юм? Гат ус. Гат ус хурд ургадаг. Нэг л мэдээ толгой дүүрэн авчтай болбол. Окгүй. Би талхуулахаас цэцэрлэг биш шүү. Үзээд алдаа л да. Нэрээ ирэх юм ээ. Зөөлөө иллэг хийл ус ургадаг гэсэн. Шинийг ургах нь харъя л да. Олчихлаа. Юу олчихлоо гэж? Өндөг гурил халзарсан хэсгийн чинь үсийг ургуулж магадгүй. Байцаараа би халдсан болоогүй. Тийм байна. Би жаахан халдарсан юм байна. Хүйт мэй. Өглөө гэхэд бүх асуудал байхгүй болно. Шинэхэн өдөр халзан усны асуудал арилаа.
Арилсангүй бүр хажим болчиход. Одоо би мангас болчихлоо. Байна уу? Эрхнээ та ажлаасаа хоцроод байна. Үйлчлүүлэгчэд хүлээгээд байна шүү. Би цаг хүлээж байна шүү. Тийм ээ. Үсчин чинь хааж ичихсэн юм. Үйлчлүүлэгчтэй. За би очлоо. Миний баажуга царайг. Ямар их хоцорч байгаа. Малгайгаа унгаж эрсдэл гаргаж болохгүй. Тэнгэрийн авралаар малгайгаа унгасан. Одоо ойрхон байна шүү. Яагаад удаад байгаа юм бол? Ноён толгой. Ямар нэг юм дуугарл да. Юу болсон бэ? Тэнгэр минь энэ юу вэ? Наад үсчин яаж гисэн юм би? Би чинь үсчин биш шүү. Ямар муухай харагддаг юм бэ? Энэ амар талгыг явуулаад үг. Зарим болгонууд Үсчний үс халзрах гэж байгаа юм шиг байна. хэрвээ эдний дүгсээ засвал би бас халзрах уу? Ай Марима. Гүйц би өнгөрч. Чамаас л болж байгаа юм. Чи хаалга онгойлгосноос болж миний малгай хийсэн. Тайвшир та. Тийм муухай биш л байна шүү дээ. Тэгэд жайтайхан харагдвал харагдаа ажил таараа. Муухай биш ээ. Миний зах нисээд явах нь. Одоо би яах болж байна? Тэнэг цэцгэн зангилаа болох уу? Отохгүй юм. Би өнгөрч. Засалт байна шүү. Шин мэдрэмж бас орчин үеийн. Энэ гоё харагдаж байна гэж юу? Тийм ээ. Бүгд л дог засалт байна гэж хэлэх болно. Тийм гэж юу? Хөөх, үс нь дог юм а. Тийм ээ. Зүгээр л гайхалтай. Ур чадварын бүр биширч эхлэв. Ямар гайхалтай загварлаг юм бэ? Гайхалтай. Шин загвар уу? Би үсээ энд засуулна. Өдөр ирэх тусам оюун байна шүү. Бүх юм гайхаад өчлөө эрхнээ. Би ноён талхтай адилхан болмоор байна. Ямар сонгодог залуу вэ? Ноён талха энэ загварынхаа Нууцаас хуваалцаач. Бид ч гэсэн дог харагдмаар байна. Иргэдийн ярьдаг. Тийм ээ. Хотын хамгийн дог газар бол талхны өсчний газар. Сайн уу? Таны шинээс тэл хүүхдүүдийн би цаг авъя. Талдартай болж чадлаа. Чи ээлж хүлээлтээ. Би гадаа хэдэн цаг хүлээсэн шүү дээ. Хэлэхгүй байна уу? Миний үсийг засаад талха. Миний үсийг засаад өгөөч. Талха. Ажилттай наашаа хар. Үзээлцэг нь бол улаан. Жимстэй цай уух мөч. Энэ үед сонгодог хөгжим төгс огцох юм аа. Сармгийн өгзөг бол улаан. Улаан өнгө бол ноён талхаа. Энэ хачин дууч нь юу вэ? Энэ үү? Алдартай макаро хамтлагийн гүзээлцэг нь бол улаан гэдэг дуу байгаа юм. Одоо талхны чартын нэгт орж байгааг та мэдээгүй мүү? Хүй чимээр юм бэ? Хаашаа нь харахаа мэдэхгүй юм бэ? Яагаад ийм дуу тэргүүлж байгаа юм? Одоогийн залуусын сонсож байгаа дуунуудыг. Макароны дуу гоё биш гэж үү? Тийм самуурмаар дуу сонсоод байхаар чи хүртэл самуурч байгаа юм. За, Моцарт, Бах, Händel зэрэг сонгодог хөгжим сонсч вэ. За юу. Мэдлээ.
Хөөх, энэ макарон байна. Үнэхээр үзсэн юм аа. Үнэхээр хөөх юм аа. Чи сая юу гэсэн бэ? Мака. Вау. Би итгэж чадахгүй нэ. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Ганц удаа гарын үсгээ өгөөч. Би сонгодог хөгжим зэрэг дээд зэрэглэлийн хөгжмөл сонсдог юм. Тийм байх нэ. Сайн уу? Макарон, чи энд юу хийж байгаа юм бэ? Юу хийх юм бэ? Өсөө янзлуулах гэж ирлээ. Макарон? Сайн байна уу ноён талхаа? Намайг макарон гэдэг. Макарон гэсэн үү? Зурагтаар гардагаас хамаагүй хөөх юм байна. Таныг талхчны хотын хамгийн шилдэг өсчин гэж сонссон. Та миний үсийг гоё янзалж өгч чадна хэвчтэй. Санаа зовхгүй. Хамгийн гоё загвараар гоёод өгөх болно. Тийм биз дээ ноён талхаа? Хөөе, та зүгээр ноён талхаа гарч ин хитрхийх чичрээд байх юм. Ноён талхаа, та чинь ийм л салгалдаг болчихж байгаа юм уу? Ийм залуугаараа та одоо яана? Ноён талхаа одоо яана? Ийм ээлдгээр надад санаа зовж байдаг болж байна. Макарон хамгийн гоё үс засалтыг хийж өгнө. Үнэхээр их таалагдж байна. Ноён талхч мундаг шүү. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Хөөе, сүү. Ноён талхаа угаасаа юм дууцуутай юм уу? Нөгөө үнэн дээр ноён талх чиний дууг онцгой гэж хэлсэн. Юу? Тийм дээ. Яаж ч удсан ноён талх настай болохоор. Үнэхээр талхчны хотын хамгийн шилдэг үсч юм. Баярлалаа. Макарон гэлүү. Үнэхээр үзэгсэлнтэй байсан. Тийм. Макарон. Хоолой нь ямар гоё юм бэ? Оо, бужиг, гадаа төрх үнэхээр хамгийн шилдэг дуу чи Бүгдээрээ юм. сайн уу? Өнөөдөр ялгүй чихэрлэг гэдэг нэртэй шинэ дуу маань цацагдсан. Ялгүй чихэрлэг гэдэг дуу бол чихэрлэг амттангуудтай хамтдаа бүжгэлдэг дуу бөгөөд хичээн бүлээн бэлдсэн цомог болохоор бүгдд нь таалагдах баха. Шин цомог гаргасан гинүү. Бэр бол ухаан байна уу? Юу болоод байна? Ноён талхаа супер макароны 10 цомгийг худалдаж авсан гин. Нөгөө би Ингэж дуучтад ухаанаа алдаад байх юм бол мундаг өсчин болж чадах уу? Таач гэсэн энэнд нэг юм хэлэлдэ. Дээд зэрэглэлийн хөгжим сонсож байж л өсч гисэн сайн засна гэж хэлдэг үсттэй. Тийм шүү. Сонгодог хөгжим бол шилдэг. Гэхдээ яагаад яг ижилхэн цомог 10 ширхгийг авсан? олон цомог авах тусам эрхийн бичиг олон гөгч гарын үсэг зуруулах шүтэн бишрэгчдийн өдөрлөг сонгогдох боломж нэмэгдэнэ. Гарын үсэг зуруулах хөдөлгөөн. Олон цомог авах юм бол сонгогдох магадлал нэмэгдэх. Тийм ээ. Бүр хэдэн 10 ширхгээр нь авдаг шүтэн бишрэгчд байдаг. Дайрны дээрээс арай хийж төлж байж цомог авахд 100 мянгаыг үрж байдаг. Ноён талх чам шиг ингэж дуучид дагаж гүйсэн бол өдөд мундаг өсчин болж чадах байсан уу? Тийм ээ. Тэгэлгүй те. Сүү. Уучлал сонирхохоо болоод үс засаг тал анхаарлаа хамтуул. Алуу. Хүү, шүтэн бишрэгчдийн уулзалт нь очихгүй өнгөрөх шахсан байна шүү. Цомог их авах тусам сонгогдох магадлал ихснэ гэсэн үг. Макарон уулзалтан дээр тааралдъя. Дахиад хасагчлаа. Харин тийм угаасаа сонгогдохгүй юм байж яг ч бут 10 цомог авдаг байна. Нэг талх бүр 1000 ширхэг цомог авсан гэсэн. Юу? 1000 ширхэг ээ. Тэр талхнаас болж байгаа юм. Хэлэх ч үг алга да. Тэр яхав энэ ноён талх хайцсан юм болоо. Тийм ээ. Макарон. Ямар Хинч танихгүй. Сайн уу хайраа да? Макарон.
Уулзаагүй удсан байна шүү. Миний зассан засалт байна. Ингээд. Заамаа. Дараагийн хүн ирээрэй. За. За, сайн байна уу? Намайг дэмжиж хүрэлцэн ирсэнд баярлалаа. Анх удаа ярьж байгаа юм уу? Таны нэрийг хийн гэдэг вэ эрхмээ? Брэд Питт тийм ээ. Брэд Питт. Гоё нэртэй юм аа эрхмээ? Миний нэрийг гоё гинэ. За одоо гараарай. Цаг багуу. Ийм хурдан уу? Юу ч хийгээгүй байхад. Ноён Брэд Питт. Дараа дахин уулзъя. За. Надтай дахиад уулзна гэж. Гэхдээ энэ хүн суугийн захирал ноён талхтай ямар адилхан юм бэ? Хүргэл тэрлээ. За. Яагаад ийм их мэрдэг вүлээ? Хүлээ. Яагаад хүний юмд гар хүрээд байгаа юм? Би үнэндээ зүгээр л авсан юм аа. Би бүгдийг зөөчих болохоор битгий орно. Ноён талх ийм их юу авсан болов? Харин тийм ээ. Макароны дэмжигчийн гэрэл ямар хөөрхөн юм бэ? Хайртай шүү макарон. Сүм цагаан макарон. Макароны хүүхэлдээ богино цамц өсний даруулах хүртэл. Одоо баярлуулаад үзэх үү. Дэмжигчийн гэрэл энд тавиад хүүхэлдээг нь Ноён талхаа. хүлээгээрэй. Юу л да надад танд хэлэх юм байна эрхмээ. Юу юм бэ? Би 5 дахь өдрийн орой эрт тарж болох уу? Уг нь 5 дахь өдрийн орой макароны тоглолт болох юм л да. Юу? Макароны тоглолт тоо? Тийм ээ. Макароны шин дуу гарсан болохоор тоглолт болно. Тасалбар. Юу? Тоглолтын тасалбар хаанаас олох юм бэ? Тэр тухайд бол интернетээр захиалчхад л болно. Тасалбар зардаг хуудас руу ороод суудлаа сонгох хэрэгтэй. Өрсөлдөгч олонтой болохоор санаа зовж л байна. Гэхдээ та санаа зовох хэрэггүй. Би тасалбар авахдаа нэг ч удаа бүтгэл гэж байгаагүй шүү. Болчихлоо. Би тасалбар авахдаа бүтлгүй идчихлээ. 1 минутын дотор зарагдаад дуусгаж болдго юм уу бурхан минь. Би ч гэсэн макароны тоглолтыг үзмээр байна. Сүү минь зүгээр зургаар үзэж болно шүү дээ. Ноён талхаа та хаашаа явах гэж байгаа? Яагаад ингэж баах юм өмсчихөө вэ? Өнөөдөр үсчдийн холбооны уулзалттай. Явчгаад ирдээ. Би ч гэсэн үсчдийн холбооноос уригдмаар л байна. Сүү макароны тоглолт үзнэ гэв үсттэй. Нэрээ тийм. Макароныг ууч үзээрэй. Тоглолт нь арай л эхлэегүй ах шиг байна. Ноён талхны өрөөг цэвэрлэж дуусга. Өнөөдөр тоглолт үнэхээр сайхан болсон хаа та. Тэр талхыг хардаа. Макароны иж бүрдлийг бүгдийг авчиж Энгийн талх биш бай. жинхэнэ макароны шүтэн бишрэгч байл. Түттүрүрүү түттү. Юу вэ? Газар хөдлөлт үү? Ийм юм гэж байгаа. Энд чинь ноён талхны өрөө макароноор дүүрчихсэн байна. Сүү хаашаа хүрээд ирдээ? Чоко, яасан бэ? Тэрийг харда. Юу вэ? Сүн цагаан макарон хайртай шүү. Сүн цагаан макарон хайртай шүү. Сайн уу зайцгаа?
Оо, энэ халтар тэнмэлгүүлэг хаанаас гараад ирвэ? Яв цаашаа. Миний Себастьянд бос халтагаад үзээрэй. Ястоник. Сайн ажиллах гэдэг нь миний эрэл хаагуул хамгийн сайн сүү хийнэ. Тэнгэр минь. Байцаар наанаас гараарай. Хөөх, яасан хөрдөм юм бэ? Намайг сүү гэдэг, чамайг ингэдэг үү? Өлсчихсэн юм уу? Бүлээж байгаарай. Мэ, энэ шин сууг уучих. Өсөглөн бяцхан нохоо байна штэ. Нэрээ мэдлээ. Надтай хамт өсчний газар руу яв. Тэнд хоол байгаа. Чи ноён талханд яг таалагдана. Яасан ч үгүй. Тэгүүлдэ ирэх мэ. Хөөрхий цайцхан дөөр очих газар байхгүй. Ус чин тэжээвэр амтэн хоройтой. Ноёнтон тэхүү. Үнэхээр уучлаарай. Цайцхан. Манай дарга чамайг өсчний газарт байлгаж болохгүй гинэ. Үгүй. Цайцхан. За, одооноос чи энд байгаарай заа юу? Тарахад мэдэгдэж болохгүй шүү заа юу? Наад хамгаалж. Сүү ахад крем аваад өгөөдгөө. Сүү? Энэ хүүхэд хаач вэ? Сүү чи доор байна уу? Юу болоод байна? Сүү! Ноён талхаа. Миний буруу ирэх мэ. Хөөрхий зайцхныг битгий хөөгөөч дээ. Үгүй та хоёрыг хоёул ингэн хөөн. Өөж ганцхан удаа өршөөгөөч дээ ирэх мэ. Хөөх, яасан игдүүтэй хөөрхөн амтан бэ? Энэ гүлэг танаад байдаг юм уу? Өөх, ямар хөөрхий юм бэ? Хөөх.
Нохотой ч хамт зураг авах болж болох уу? Би Болгүй яах вэ та? Болгүй яах вэ? Зайцхан бол манай үсчний саяхуус болсон амтэн тийм ээ? Зургаан авах хичнээн жахуулсан болно. Чи баярлалаа. хэмээ Зургаан оруулвал хямдрал үзүүлэн. Ямар дог юм бэ? Эдний үс чи ясаа янзтай юм аа. Сайн байна. Үсээ хямдралтай засуулмаар байвал ийшээ дугаарлаа зогсоорой. За, зайцхан өхөр дөмхөөрх юм аа. Тараач яхан. Он хүртэл тоолоорой. Бүгд инээгээрээ. 1 2 зайцхан